Сайн байцгаана уу? Намайг танд үгүй хизээ нэгэн цагт миний энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Сүлд Жаргал гэдэг. Гэхдээ би YouTube нэрээ Бушка гэж хөтөлж явах болноо. За эхлээд нэрнээсээ эхлэе гэж бодож байна. Яагаад Бушка гэдэг юм бэ гэд. Ихэнх хүмүүс мэдэхгүй намайг гинт нэгтэй гадагшаа гарсан ч л нэг Бушка гэдэг нэг бараг өөртөө нэр өгцөн гэж боддог байх. Тэгтээ би хүмүүс ч гэсэн чамайг яагаад Бушка гэдэг юм бэ гэд асуусан хүмүүст энэ ч миний тайзны нэрээ би өөртөө зориулж англи нэр өгсөн ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө тоглоом шоглоомоор тэгж хэлдэг. Тэгтээ энэ нэр бол маш утга учиртай нэр миний хувьд. Яагаад вэ гэхээр би багасаа ер нь бол өвөөтөөгөө өссөн. Тэгээд өвөө маань намайг өвөө эмээ хоёр маань би одоо нөгөө өвөөгийнхаа гэрт төрсөн нөгөө нэг гал дээр гарсан зээ гэж ярьдаг штэ. Ер нь бол өвөө маань намайг гал дээр гарсан ганц зээ маань гэд маш их эрхлүүлдэг. Багасаа ер нь бол өвөөгийнхаа хүмүүжлээр хүмүүжиж өссөн, өвөөтөөгөө өссөн. Тэгээд намайг анх төрөхөд яг төрөөд гэртээ ирж яхад зурагтаар нөгөө Бушкогийн үлгэр гэдэг тийм монгол кино гарч ирсэн гэсэн. Гэхдээ би яг үндэ тэр киног өөрөө бол үзэж байгаагүй. Ямарсан нэг юм зэвсгэр шуламжтай тийм кино гардаг гэсэн. Тэгээд өхөөрдөөд энэ Бушкогийн үлгэртэй адилхан юм байна. Бушаа гэд дуудчихъя гэд тэгсэн. Тэгээд эмээ маань болохоор тэрийг арай зөөллөөд эмэгтэй хүүхдийг одоо ингэж чөтгөр гэж дуудахнаас хайшин миний өвчин тэр үед нөгөө Америкийн ерөнхийлөгч Жорж Буш байсан мөлий. Тэгээд миний өвчин ерөнхийлөгч болно Бушаа гэж Буш гэсэнтэй адилхан Бушаа гэж дуудана гэд. За ингээд ойр тойрны зөвхөн одоо маш татны хүмүүс маань намайг Бушаа гэж өхөөрдөж ер нь бол дууддаг байсан. Тэгээд тэрийг одоо нөгөө Бушаа гэхээр нэг юм надад өөрт маань нэг жоох юм хөгшин юм шиг. Тэгтэл мэдхгүй нэг Бушка гэчвэл арай тийм нэг жоохон өхөөрцөн ч юм уу, нэг тийм арай зөөлрөөд ингээ айтайхан сонсогдсон юм шиг санагдахаар нь Бушаа гэдэг нэрээ Бушка болгосон байдаг юм аа. Тэгээд ер нь бол энэ нэрийг мэддэг маш дотны цөөхөн ээжийн маань ах эгчнэр л ер нь бол мэднэ. Тэгээд голцоо манай ээжийн том ах одоо манай бэрэгч хоёр бол намайг айгүйх Бушаа гэж дууддаг. Бэрэгч маань айгүйх Бушаа гэж дууддаг. Тийм болохоор энэ нэрэндээ маш их дуртай. Өвөөгийн маань намайг дууддаг нэр байсан болохоор ер нь бол энэ нэрэндээ тэгээ хүн ч бас юу яа тийм лээ. Тухайн үедээ Бушаа гээд 10 жилдээ одоо нэг хүүхд мөх тахтал хүүхд хүмүүс ингээ Бушаа гэж дуудахаар айгүй муха гэрийн нэрээр бараг дуудлаа гэж уурлал битгий намайг сургууль дээр ингэж дуудмод гэл би үеэлтэйгээ нэг ангид явдаг байсан болохоор үеэл маань Бушаа гэж дуудахаар битгий наад муха нэрээрээ намайг дуудаад бай гэх. Энэ бол 10 жил мэлтэй бол энэ нэрэндээ айгүй дургүй байсан. Тэгээ сүүлд нь ер нь бол Facebook нэрээ эхлээд Бушка олгосон. Тэгээд ягаад ч юм өвөөгөө өнгөрсний дараагаар ингээд нэг юм дотн мэдрэмж, дотн тийм сэтгэл төрүүлсэн болохоор ер нь бол банк Бушка гэж дуудах таланд өвөө манд дуудаж байгаа юм шиг санагддаг байсан болохоор ер нь бол Бушка гэдэг нэрэндээ эргээд буцаад их дурлж эхэлсэн. Тэгээ энэ нэртэй холбоотой бас зарим хөгжилтэй түүхийг ярихад би нөхөртөө анх бид хоёр 10 жилээсээ ер нь ирэхэд суусан. Тэгээд анх нөхөртөөгөө өргөж явахдаа би ингээд миний одоо яг тэр үед бол тэгж хэлээгүй. Гэхдээ одоо би ингээд бодоод үзэхээр миний хайрын ил бол бас ер нь бол тийм захиа авах дуртай, яг чин сэтгэлийн хөвгтэй захианд маш их дуртай. Тэгээ би бүр нөхөртөө захиалж өөртөө захиа бичүүлж ирсэн. Тэгээд би ингээд захиа авах дуртай шүү гэдгсэн чинь манай нөхөр би чамд тэгвэл өөрийнхөө гараар гоё захиа сэтгэлээ шингээсэн захиа бичиж өгнө гэд тухайн үед хэлжсэн. Тэгээд надад зориул захиа бичсэн. Тэгээд тэрэнд нь би бас манай гэрийнхэн намайг өхөөрдөж ер нь бол ингээ Бушаа гэж дууддаг гэж хэлсэн чинь тэр захиандаа айгүй хөөрхөн би юу лээ ямар ч миний нэрийг одоо Бушка гэдэг нэрийг тэр захиан дээрээ дуртаад надад захиа бичиж өгчээсэн. Би одоо тэрийгэ бүр ингээ скотчдаг хадгалсан хүүхдүүд маань хүртэл
тэрийг хараад энэ аав ингэж биччихсэн байна гэж ингэж уншижсэн. Тэгээ ер нь бол нэрний хувьд одоо нэрний ягаад ийм нэртэй энэ YouTube сувгийг нээж байгаа юм бэ гэдг нь одоо ийм учиртай байгаа юм шүү. За энэ удаагийн бичлэг ингээд дуслаа. Баярлалаа.